Баян өндөр сумын нөөцийн газар байсан Эрдэнэгийн хавьтайд хэсэгт 15 айлт газар олгожээ. Учир нь аймгийн засаг даргын санаачлагаар хүчний байгууллагад ажилладаг залуу гэр бүлийг дэмжих зорилгоор дээрх газар хашаа байшин барьж өгөхөөр болжээ. Уг газрын зөвшөөрлийг Баян өндөр сумын 2019 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд оруулж сумын эрдэнэ төлөөлөлтийн хурлаар баталсан байна. Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулдаг жил бүр. Хавьтайдын тэр хэсэгт олгож байгаа газар бол 30 айлын газар байгаа. 30 айлын газрыг бол нэг айлд нь 450 м2 талбайтай байхаар зохицуулт хийж 30 айлд газар олгох юм. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан төлөвлөгөөний дагуу хуулийн хүрээнд олгодод явж байгаа газрууд байгаа. Энэ жилийн хувьд Орхон аймгийн засаг дарга, Баян өндөр сумын засаг дарга солигдох хүмүүс хамтарч байгаад 55 айлыг орон гэртээ болгох, хашаатай болгох ийм сайн дурын ийм сайн үйлсийн ажлууд хийж байгаа маа. Энэ хүрээнд олон улсын байгууллагаас бид нэг 40 сая төгрөгийн дэмжлэг ирж зорилт төрхийн 20 айлд яргуудын хөтлийн хэсэгт хашаатай 4-5 ярцаатай байшинтай байхаар тухайн иргэдийн оролцоотойгоор ажил нь бол эхэлсэн явж байгаа. Мөн хөдөлмөр халамж үйлчлэгийн газар Баян өндөр сум хамтарч зорилт төрхийн 10 айлд мөн хашаагийн барьж өгөх Баян өндөр сумаас Монгол ногоо төсөлтэй хамтруулна 20 иргэнийг Монгол ногоо төсөлд хамруулахаар бас энд 20 айлах явж байгаа. Ингээд яргуудын хөтлийн хэсэгт 40 айл мөн Эрдэнэгийн хавьтайдын хэсэгт бол 15 айлд бас аймгийн засаг даргын санаачлагаар 4-6-гийн харьцаатай байшинтай мөн хашаатай тэр байшин хашаа нь бол бас орчин үеийн сүүлийн үеийн байгаль дээлтэй технологиор хийх 5 айл тутамдаа бас цэвэр бохирийн асуудлыг шийдэх, дулааныхын асуудлыг шийдэх байдлаар бид нэр дулаан алдагдaltaгүй байшин барихаар хийж байгаа. Нөгөө талдаа Дээрх хашаа байшин мөн жишг гудам болох үүднээс загвар хийцэд анхаарч нэгэн жигд хийж байгаажээ. Мөн тус газар дан зорилтод бүрдгийхнийг хамруулах юм а. Айлуудыг сонгохдоо шударгаар нээлттэй сонгон шалгаруулна гэдгээ Баян өндөр сумын засаг дарга ганц огт хэллээ.